Өнөөдрийн цахим системийн нээлт маань бол ерөөхдөө сургалтаараа нэр хэлж байна. За үндсэн одоо хуулийн хэрэгжих хугацаа маань 18 сарын 1 байгаа. Гэхдээ бид нар бас хуулийн хэрэгжилтийг бас хангах хүрээнд 10 сарын 1-ээс эхлээд нийслэлтэй бол энэ цахим системийн бол эхлүүлж байгаа. За тэгээ 1 сарын хугацаанд бид нар нийслэлтэй туршаад амжилттай болох юм бол одоо 10 сарын бас дундуур орон нутаг буюу үндэснийхээ хэмжээнд энэ төрөл нас сургалтыг бол цахимаар бүртгэх юм цахим системийн сургалтыг өргөжүүлж гэнэ гэж төлөвлөж байгаа. За тэгээд төрөл нас сургалтыг бид нэр цахимаар бүртгэснээр бол маш олон давуу талыг бид нэр бол бий болгож байгаа. За нэгдүгээр төлөвлөсөн манай үндэсний статистикоор буюу иргэний бүртгэлийн тоо мэдээ маань бас их бодтой бас алдаагүй бүртгэх юм нөхцөл бүрдэж байгаа гэж ойлгож байгаа. Хоёрдугаар талаас манай эрүүл мэндийн байгууллага бол төрөл нас сургалтын мэдээлэл маань бас улсын бүртгэлээр хязгаараар баталгаажсан тийм. Дээрээс нь бидний хувьд бас энэ төрсөн хүүхдүүдэд ингээд товлолын вакцины асуудал бас хэрэгжиж байдаг. Тэгэхээр энэ вакцины бүртгэлээ бас бид нэр бас зэгцэлж авах энэ бүртгэлээрээ давхар шийдэх. Ийм олон талын ач холбогдолтой бас юм үйл ажиллагаанууд зохион байгуулж байна. За тэгээд өнөөдрийн сургалтын дээр бол одоо аймаг дүүрэг нийслэлийн төрхийн болон статистикийн эмнэлгийн байгууллагын ажилчид ирсэн байна. За одоо бид нар 10 сарын 1-ээс эхлээд бол нийслэлийн 7 төрхтөр жишээ нь. За улсын болон хувийн 7 төрхтөр бол төрсөн хүүхдүүд шууд эргэсэн дугаар. Тийм бол төрх хэмжээгээр нь олохоор бол мэдээлэл технологи болон одоо цахим системийн холболт нь бол хэрэгжиж байгаа. Төрийн байгууллагын ачаалал маш их хэмжээгээр доорож 50% буурахаар бүрийн цаашлал одоо энэ замын төвчлөлтэй холбоотой асуудал яригдана. Одоо 100 айл дээр үйлчилгээ үзүүлж байгаа. Одоо бид нар сая гадаад паспортны үйлчилгээг өнгөрсөн 4 сарын 7 өдрөөс 11 өдрөөс хойш дүүргүүдэд тараасан. Тэгэхээр өдөртөө 1000 хүнд очдог байсан. Манайхаар ойролцоогоор 1000 гаруй хүн гадаад паспортын үйлчилгээ 100 айл дээр авдаг байсан. Одоо 10 нэгжээр авч байгаа. Яг энтэй адилханаар бид нэр иргэн заавал ийш тийш заавал иргэн биш. Хуулийн этгээдүүд манайхаар үйлчлүүлдэг, байгууллагууд үйлчлүүлдэг. Тэд нар манай дээр ирэх биш, шууд цахимаар авснараа энэ ачаалал мэдээж маш ихээр буурна. Би нэг зүйлийг эндээс тодгож хэлмээр байна. Бусад байгууллага өөрсдийнх нь одоо тэр мэдээллийн санг сайжруулах, манайтай холбогдох энэ асуудлуудыг хийх зайлшгүй шаардлагатай. Манайх хуулиар юуг тодорхойлсон бэ гэхээр манай бүртгэлийн байгууллага бол улсын бүртгэл юм аа. Суур мэдээллийн сан. За энэ суур мэдээллийн сантаа төрөлцсөн мэдээллийн сан холбогдохын тулд тэдний техник, технологи, програм бэлэн байж байгаа хэрэгтэй. Энэ хоёр уялдчиж одоо мэдээлэлүүд аавна. Ийм зарчмаар бид нар явж байгаа. Тэгэхээр нийт төрийн хувьд ярихад бол зөвхөн манайх гэхгүйгээр бусад байгууллагууд ч гэсэн өөрсдөө тэр мэдээллүүдээ сайжруулах, програм хэмжээ техник хэмжээ шийдлүүдийг сайжруулах шаардлага зүйлсээр байгаа. Иргэн болгоныг бүртгэлжүүлж авна гэдэг бол улсын өөрийнх нь аюул чухал юм баггүй. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагаас энийг иргэн бүрийг бүртгэлжүүл, иргэн бүрийг одоо бүртгэлжснээр иргэний эрх хамгаалагдах юм. Тэгээд энийг хийгээд ерөнхийдөө удаж байгаа маа. Тэгээ одоо бол энэ өнөөдрийн арга хэмжээ бол аюул чухал. Яагаад гэвэл энэ дээр төрөх эмнэлэг дээрээс болон эмнэлгүүдээс бүртгэл маань яваад улсын бүртгэлтэйгээ уялдаад хяналтан маш том алхмаар дэше гараа авчиж байгаа. Тэгэхээр зэрэг бүртгэлгүй иргэн болвол өөрт нь эрхэн зөрчигдөд идэг. Нөгөө төрөөс үзүүлэх үйлчилгээнд дээр бүртгэлгүй учраас тэр нь эрхэн зөрчигдөд. Дээр нь энэ бүртгэл одоо яг манайх чинь дээр нь юм штэ. Нийт төрөлтийн 96-аас дээш хувь нь эмнэлгийн төрөлтөд. Дээр нь гэрт хэдий төрсөн ч 24 цагийн дотор эмнэлэгтэй бүртгүүлдэг. Энэ нь дамжаад юу руугаа орж ирнэ гэсэн үг байхгүй. Улсын бүртгэлтэйгээ нэгдгээд холбогдоо явуулчихна гэсэн. Тэгэхээр энэ нэлээд том алхам. Монгол улсын төрөлтийн төвшин ерөнхийдөө 90 оноос 2006 оны хооронд бол жоохон унссан зах зээлийн эдийн засгт орсноос хойш ингээд одоо 2006 оноос хойш айжмаар өсөөд одоо бол докторжих төвшөндөө орчлоо. Дээр нь энэ ойрын жилүүдэд бол төрөлтийн төвшин докторжно. Яагаад гэвэл 80-аас 70-аад оны 80-аад оны сүүл хүртэлх төрөлтийн жил дунджаар 70 гаруй мянган төрөлттэйсэн төрөлтийн төвшингийнхэн өнөөдөр төрөх насны төгсгөлийн хэсэгт ер нь идэвхтэй төрөлтийн насны төгсгөлийн хэсэгтээ байгаа. Тэгэд эднэрийг саяхан тэгээд тэр нөгөө нийгмийн одоо цалинтай ээж, нийгмийн даатгалтай ээж гэдэг хэлбэрээр өгснөөс бол тэр олгогдож ирснээс бол төрөлтийн төвшин докторжиж эхэлж байна. Тэгэд энэ яваанда жоохон буuna. Яагаад гэхээр 90-с
2006 оны төрөлтийн түвшин дээр баг төрж исэн 50 гаруй мянгатаа төрөлтийн түвшингийнхэн төрөх нас руугаа илүү төлөхөө манай төрөлтийн түвшинг авч явах нас руу орж ирнэ. Тэр үеийнхэн дээр төрөлтийн түвшин жоохон буурах. Аялын газар иргэн очоод бүртгүүлэхэд ялангуяа улсын байгууллага өмнөөс нь регистрийн дугаар за иргэний өмнө ихэхээс авах сургалтын үр дүн маш олон байгууллагууд эсхий болох юм аа. Энэ дундын мэдээллийн сангийг манай энэ санг ашиглана гэдэг ингээд заасан. Эндээс юу харж ийм гэхээр бид нэр одоо хай насаар дундын мэдээллийн сан ашиглаад тэр эхийн мэдээллийг эндээс татчих. Регистрийн дугаарыг шууд яамдууд одоо төслүүд манайтай өөрчлөх ёстой юм болох юм. Ийм учраас энэ болцоо урайлын суултны нийсний яах вэ? Аймаг нийт дүүргийн ерөнхий мэдээ статистикийн мэргэжлүүд оролцоод болж байгаа гэхэд хаатай байна. За ингээд дараагийн шалгалтад оръё. За улсын хөтөлбөрийн ерөнхий тусгаас жижиг нэг тэмдэглэл чон хэвчээ хийх. Төвчөө хавуугийн томхог үйлчлэгээс бүтгэхийн үйлчлэг иргэнүүдийг үзүүлдэг байгаа. За энд бол иргэний 38, бид хөрөнгөний 49, хуулийн эдгэдийн 27, архивын 34 гэдэг бид 148 толгоос мэдгээр өмнөд болсон онцгой үйлчлэг үзүүлэх захин мэдээлэл санаа. Тэгэхээр Монгол улс бол том юуны шаад бол ашиглаа олж ирэх юм хэлсэн. Тэгэхээр сонгуулийн төслийн үйл ажиллагаа бол энэ дээр одоо үйл ажиллагаа хийгээд байгаа юм байна. За нэг тоо үргэлжлэх бас нэг томоохон чухал юм бол манай химийн сан байдаг. Тэгээд